За сайн байцгаана. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За энэ байна. Өнөөдөр та бүхэндээ лайв хийхээ оронд энэ ClickFunnels дээр ямар бизнесүүдийг хийж болох талаар тавьж танилцуулга хийе. За эхлээд бол яхаа үг гэхээр энэ affiliate бизнес хийж болно. За affiliate гэдэг маань энэ компаниг одоо ClickFunnels хоёрыг рекламадад та яах нь гэхээр түншийн одоо орлого олно гэсэн үг. За тэгэхэд энэ ч бүртгүүлж ороод өөрийнхөө линкийг аваад за линкээ бол яхнаа сошиал сайтуудаараа сурталчлан за таны линкээр дарж орсон хүмүүс одоо худалдаа авалт хийх юм бол та тэр худалдаа авалтын 30% урамшил авна гэсэн. За би энэ линкийг яаж авах талаар бас тавьж харуулчих. За эхлээд та ингэж ClickFunnels руугаа орно тийм ээ. За ClickFunnels руугаа оронгууд чинь юу байгаа? За бид бүр эхнээс нь үзүүлье. Дашборд руугаа ороод за энэ ClickFunnels руу дашборд руу оронгууд ингээд сургалт гэсэн юм хэсэг гарч ирнэ. За энэ дээр нь бол энэ юу оронгуудаа 24 оны сургалтыг үзэж болно. За энэ програм маань өөрөө хөгжиж байгаа учраас 25 оныхын сургалтыг бас аваад одоо яг нөгөө 25 онд энэ програм хаамж дээр гарсан өөрчлөлтийг оруулсан юм сургалт байгаа. За энэ сургалтыг ингээд үзэж болно. За би та бүхэн сургалт руу ороод үзүүлчихье. За тэгээд маш олон сургалтууд ингэ байж байгаа. Тэгээд энэ сургалтуудын үзээд та тийм ээ энэ 30 хоногийн дотор одоо тавал ClickFunnels-ыг бүрэн ашиглаж чадна гэсэн. За тэгээд affiliate програм гэдэг энэ дээр байж байгаа. За affiliate програм руугаа ингээд оронгууд чинь affiliate dashboard гэдэг гараад ирнэ. За тэгээд dashboard нь нэг иймэрхүү за байж байгаа. Dashboard гэдэг ингээд за sign up гэдэг ингээд орсонч болно бүртгүүлээгүй dashboard руугаа ингээд оронгууд чинь таны одоо ClickFunnels-ыг ашиглах линкүүд чинь доор байж байгаа. За та энэ линкүүдийг аваад яах нь одоо чинь copy гэдэг click гэдэг энийг аваад тэгээ энийгээ social сайтуудаар рекламадад явчихгууд энэ таны линкэн дээр дарж орсон хүмүүс одоо худалдаа авалт хийх юм бол яах нь танд 30% өгнө гэсэн. За энэ бол ClickFunnels дээр одоо юу affiliate бизнес их одоо хамгийн онлайнаар бизнес их хамгийн анхны одоо боломжийг нээж байна. Яг гэвэл танд ямар нэгэн зарж борлуулах бүтээгдэхүүн байхгүй байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас та ClickFunnels-ийн бүтээгдэхүүнүүдийг зарж болно гэсэн. За хоёр дахь арга нь болохоор энэ экспертийн бизнес байна. За экспертийн бизнес гэдэг маань та ямар нэгэн юмд одоо эксперт болсон. Хүн болгонд ямар нэгэн юм аюул сайн чаддаг шүү дээ, тийм ээ. Англиар аюул сайн ярьдаг. За эсвэл нэгтлэн бодогч ч юм уу эсвэл одоо social media ашиглаж чаддаг, эсвэл аюу гой бичдэг, эсвэл одоо яадаг чинь тийм ээ хүн болгонд гэсэн өөр юм мундаг чадварууд байдаг. Тэр чадваруудаа та яах нь суралт олгож гаргаад энийгээ төлбөртөөр зарна гэсэн. За энэ экспертийн бизнес бол энэ юугаар хийж болно? ClickFunnels дээр хийж болно. За миний сургалтууд бол бүгдээрээ яах нь ClickFunnels нэг дээр хийгдсэн байдаг. За одоо би ClickFunnels хоёр дээр бол суралт гарах гэж байгаа. За ер нь бол суралт гаргахад бол хэцүү биш юм бэлээ. Би сая одоо нөгөө та бүхэнд ClickFunnels хоёрыг яаж ашиглах талаас суралт гаргая гэж бодоод байгаа. Тэгээ энэ сургалтыг та бүхэнд нөгөө монгол хэл дээр зааж өгье гэж бодож байгаа. За хэрвээ англиар авах юм бол саяын тэрний сургалт 2 On Funnel Web Challenge 2025 гээд оронход англиар бүтээсэн сургалтууд нь байж байгаа. Та сургалтын үзээд яах нь сургалт бизнесээ хийж болно гэсэн үг. За дараа нь e-commerce-ийн бизнес аваа. За e-commerce бол яах вэ гэхээр нөгөө бит бараа зарна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За энийг яаж хоёр заагалдаг вэ гэдгийг бас энэ ClickFunnels дээр та бүхэнд харуулъя. За одоо энэ ClickFunnels гэдэг энэ funnels гэдэг нь болохоор та өөрийнхөө хийсэн funnels-уудыг энэ чинээс харна гэсэн үг. За би бол одоо энэ бол нэг цөөхөн дөрвөн панел хийсэн байна. За нэг нь мөлт витаминных, нэг нь болохоор Техас нэг юм хаягны юу хоёр явж байгаа. За манайхуу одоо insurance policy-гаар нэг юу хийсэн байгаа. Одоо review гэдэг нэг сууг хийсэн байгаа. За өшөө би энэ нэг сургалтын одоо юу хийх гээд ингээд тест хийгээд явж байгаа. За тэгэхээр та энэ сувгуудаас өөр ингээд яг нь чинээс бэлэн сувгнууд байж байгаа. Та сувгийн шууд яг нь create funnel гэж ороод чинээс бэлэн хийсэн сувгуудыг өөрийнхөө юун дээр татаад авч чинь одоо энэ бүртгэлийн сувг байна, тийм ээ, summit сувг байна, номны сувг байна, cart гэдэг маань бит бараад тийм ээ зардаг сувгууд байна, challenge-ийн сувгууд байна. За тэгээд presentation хийх сувг, webinar хийх, за өшөө үеийн бүтээгдэхүүний нээлт хийх сувг, уцаар ярих сувг гэдэг ингээд бүх сувгнуудыг ингээд бэлтгэсэн байгаа. Таны сувгнуудын шууд select гэж аваад өөрийнхөө аккаунт руу татаж аваад ашиглаж гэсэн. За энэ бүтээгдэхүүн дээр яах вэ гэхээр та өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг оруулна. За бүтээгдэхүүнүүд чинь юу байж болно? Та өөрөө ямар нэгэн одоо dropshipping бизнес хийх гэж байгаа бол энэ
Zendrop гэдэг одоо сая гаруй бүтээгдэхүүнтэй юм юунаас өөрийнхөө дэлгүүрлөө одоо шууд бүтээгдэхүүнээр татаад тэгээд дэлгүүр дээр оруулаад зарж болно. Эсвэл яг нь шинээр бүтээгдэхүүнээ нэмэх гэж ороод юу яаж болно. За бүтээгдэхүүний түрүү хэлсэн тийм ээ экспортын бизнес үе дижитал бүтээгдэхүүн зарах гэж байгаа бол дижиталыг сонгоно. Бит бүтээгдэхүүн зарах гэж байгаа бол одоо бит бүтээгдэхүүн гэдэг даана. За жишээ нь бол би одоо энэ чи юу яатсан байна. За энэс гарч sorry. За энэ бол миний аяга зарж байна тийм үү. За энэ бол бит бараа байна. За Connecticut-ийн тэг аяга ингээд зарж байна гэсэн. За энэ аягнуудыг бол бит гэдэг дараад орчин. За юу лээ сургалтын одоо юу орчвол би одоо энэ e-commerce challenge гэдэг тийм ээ e-commerce дээр бизнес яаж хийх юу лээ бүтээгдэхүүн одоо e-commerce сувгуудыг яаж хийх вэ e-commerce-ийн бизнесийг яаж энэ програмыг ашиглаж амжилттай хийх вэ гэдэг тал дээр хичээл хийх гэж байгаа. За жишээ нь бол одоо digital access гэдэг эхний өдөр би ямар хичээл авах гэдэг өдөр нь ингээд оруулаад хичээлүүдэд ингээд оролцдог баг шээ. Тэгэхээр нэг e-commerce дээр dropshipping хийж болж байгаа e-commerce дээр тийм ээ шоу бас print on demand хийж болж байгаа өөрийнхөө юм хийсэн бүтээгдэхүүнийг зараад тийм ээ за эсвэл яг нэг экспортын бизнес хийчих болно гэсэн. Тэгэхээр ийм одоо энэ эдсийг яаж ашиглаж яаж бүх юмнуудаа setup хийх вэ гэдэг би та бүхэндийнх нь ингээ step by step бүгдийг монгол хэл дээр одоо заая гэж бодож байгаа. Тэгээ хэрвээ сонирхож байгаа хүмүүс байхan бол мессенжерт холбогдож болно. За тэгээд төлбөр нь бол 100,000. Хэрвээ та Монгол англиар ингээд шууд хичээлээ үзээд би ойлгочно гэдэг юм бол би бас яхна өөрхөн affiliate линкийг доор оруулчихъя. Тэгээд яхна та өөрөө бас энэ одоо энэ дэр 3 янзын бизнес би бол 3 л ингэ нэгдэг аахгүй одоо affiliate бизнес хийж байна. Би ClickFunnels-ыг рекламдж байна тийм ээ. За мөн Shopify-ыг рекламддаг. Shopify дээр бас дэлгүүрээ нээсэн байгаа. За мөн экспортын бизнес хийдэг. Би өөр англи хэлний хичээлүүдийг оруулна. Японы хичээлүүдийг оруулдаг. За тэгэл онлайн дижитал бизнесийн бүхэл одоо хичээлүүдийг энэ чинь оруулж байна. За дээр нь би өөр e-commerce-ийн бизнес руу одоо 2 жилийн өмнөөс орсон байгаа. Тэгэхээр энэ дэр бол одоо сая яасан би 2 дэлгүүрээ та бүхэнд бас танилцуулчих. За энэ болохоор Америкт явж байгаа манай дэлгүүр. За манай бүх юм ер нь би хүүхэн сайт дээр хийж байгаа. Тэгэхээр нөгөө англи хэлтэй болохоор амар байдаг. Гэхдээ яг энэний дэлгүүр мэлгэрийн нь бол би өөрөө хийчихдэг байгаа. За энэ Funbox гэдэг нь бол ерөнхийдөө энэ сайт нь бол Америкт явдаг. За энэ яг адилхан тэгтээ сайтууд нь арай өөр. Шинэ storewallbutter.com гэхээр энэ бол Шинэ Зеландын дэлгүүр, Шинэ Зеландын одоо нөгөө зөвхөн Шинэ Зеландд реклама цацдаг дэлгүүр нь гэсэн. За тэгэхээр хэдэн яхнуу та иймэрхүү дэлгүүрүүдийг хийж болно. Одоо жишээ нь ингээд store гэл оронгууд чинь одоо Шинэ Зеландын дэлгүүр. За Шинэ Зеландын дэлгүүр маань дөнгөж эхэлж байгаа учраас арай цөөхөн бүтээгдэхүүнүүдтэй байна. За Америкийн дэлгүүр маань бол яг гэхээр нэлээд одоо өнгөрсөн саржингаа хийсэн учраас нэлээд олон үлийн мужуудын аянуудыг ингээ оруулсан байгаа. Тэгээд одоохонд бол Техаст бол яг нэг сувг нь явж байгаа. Энэ бол дэлгүүрээр сурталчилж болно. Яг нь бас сувгаараа бас бүтээгдэхүүнээ зааж болно гэсэн үг байна тийм ээ. За ингээд энэ бичлэгийг та бүхэндээ энэ бичлэгийг дуусгая. Тэгээ та бүхэн өөртөө бас ингээд эднийг сураад тийм ээ. Одоо дэлхийд юм уу эсвэл одоо Монголд ч юм уу ингээд дэлгүүр ажиллуулна. Эсвэл одоо өөрхөн чадсан мэдэг юм зарж хүмүүс тусаалъя гэж бодож байгаа юм бол одоо яхна алин жавл ClickFunnels дээр хийж болно гэдэг хэлмээр байна. За тэгээд өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа. Баяртай.